Өнөөдөр ингээ бүгдээрээ л тог авахгүй гэцтэй. Тэгээд сая ингээ шинэ жилээ тэмдэглэхдээ маш олон байгууллагууд тоггүй лаата ингээ тэмдэглэлээ. Хөдөө орон нутагт 2 өдрөөр ингээ тог тасраал байгаа гэцтэй. Юу юм гэхэлэр эрчим хүч байхгүй шүү дээ. Тэгвэл энэ эрчим хүчийг байлгахын тулд энэ эрчим хүчний реформ ингээд үүсэт явж байгаа. Үүснэнгүүтээ шууд ингээд 1-2 сарын дотор цахилгаан станц барих боломж байхгүй шүү дээ. Тэг хүмүүс ингээд юу хийгээд байгаа ингээд нэхэд байгаа. Маш олон ингээд цаасны ажил хийж байна. Энэ бол ингээд ур чадвар, мэдлэг чадвар, олон улсын ингээд экспертиз шаарддаг ажил. 2-3 жилийн дараа Монгол улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болгоно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэдэг хэлж байгаа. Дахиад би бас өчигдрийн асуудал дээр бас байр суурь хийсэн. Хэрвээ дор чанд гэдэг хүн өөрийнхөө нөлөөллөөр өөрийн одоо хамаарал бүхий сонор гэдэг залууг дэвшүүлсний нотлох юм бол би өнөөдөр шууд шадар сайдын ажиллаа өгье, намын даргын ажиллаа өгье. Хурлын гишүүнийхээ ажлыг үе хариуцлага хүлээе л гэдгийг би шижир гишүүнд хэлсэн шүү дээ. Харин та гүтгснээрээ хариуцлага хүлээхгүй хөглөөр тэгэл чимээг болчиход. Тэгэхээр ингээд нийгэмд ингээд тов тодорхой байдлаар ямар нэгэн улс төрийн одоо үр дагавар бүхий ийм шийдвэр гаргаж байгаа бол хариуцлагатай байгаа ч